AI те одоо cloud гэдэг одоо ингээд сүүлийн үед яриад байгаа. Энэ бол одоо зүгээр нэг тренд бол биш ээ. Энэ бол технологийн хувьсэл те. Энийг ер нь бол ашиглах шаардлага байна уу гэж ерөнхийдөө бас асуух биш те. Хизээ ашиглаж эхлэх вэ гэдэг нь өөрөө чухал болчиход байна. Тий. Одоо ерөнхийдөө cloud-ыг ер нь те манай байгууллага ашиглах хэрэг байна уугүй юу те. За тэгээд энэ хэмэл оюун ухааны шийдлүүдийг манай байгууллага ашиглах шаардлага байна уугүй юу гэдэг бол энэ бол яг тохирох асуулт биш. Тэгэхээр ер нь бол хизээ ашиглаж эхлэх вэ гэдэг нь л өөрөө чухал болсон гэсэн. Манай бүтээгдэхүүнүүдийн хувьд гэх юм бол хэмэл оюун ухаантай холбоотой олон шийдлүүдийг ерөнхийдөө нэвтрүүлээд явж байна. За одоо ChatGPT-тэй харилцагтай адил бас тиймэрхүү бас харилцаад явах бас тийм боломжууд бас орж байгаа. Одоо юу гэдэг чи жишээлх юм бол өнгөрсөн 7 хоногийн борлуулалт хэд байна гэдгээ шууд чатаар харилцаад явах. Системээс асуух гэсэн. За ерөнхийдөө хамгийн өндөр авлагатай 10 харилцагчдыг гаргах гэдэг ч юм уу те. Одоогийн хуучин шийдэл дээр бол те заавал нэг тайлан хардаг. За тэр нөгөө тайлангаа шүүдэг, нөгөө тайлан эсвэл миний хүсэж байгаа яг форматын дагуу мөн байдаг, зарим нь биш байдаг гэдэг ч юм уу те. Тиймэрхүү ерөнхийдөө бас бэрхшээлүүд байгаа. Хэмэл оюун ухааны тусламжтайгаар иймэрхүү системтэйгээ ингээд харилцсан чатлаад бас мэдээлэлүүд авах бас тиймэрхүү шийдлүүд байна. Гэх мэтчлэн ер нь бас олон шийдлүүдийг бид нэр системдээ хийгээд оруулаад ерөнхийдөө бас нэвтрүүлэх шатандаа явж байна.